Харин хотын удирдлагуудын гаргасан зарим шийдвэр зарим байгууллагад хүндрэл учруулжээ. Тухайлбал түргэн тусламжийн эмч жолооч нар хүний амь аврахаар цаг хугацаатай уралдаж байдаг. За гэтэл нийслэлийн хэмжээнд энэ оны 1-р сарын 1-ээс замын хөдөлгөөний дүрм зөрчсөн жолооч нарт AI камерын системээр торгуул ногдуулж эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор жолооч нар түргэн тусламжийн машинд зам тавьж өгөхгүй байх тохиолдол нэмэгджээ. За үзэгчдээ NTV телевизийн сурвалжлах баг нийслэлийн түргэн тусламжийн эмч Мегмар Сүрэн жолооч Бямба нарын хамт яралтай түргэн тусламжийн дуудлаганд яг одоо явж байна. Энэ бол одоо тус багийн 2 дахь дуудлага Улаанбаатар хотод 9 цаг 55 минут болж байна. Тэгэхээр хүүхэд бөөлж гүйлгэж байна гэх дуудлага бол 9 цаг 39 минутанд ирсэн. Энэ хугацаанд бид хэд Хямар хотхоноос энэ хүртэлх хугацаанд нийт 15 минут орчим цаг хугацааг зарцуулсан. Энгийн үед бол энэ хугацаанд нэг 5-аас 10 минут зарцуулдаг байсан бол одоо химэл оюун ухаанаар торгуул ногдуулж эхэлсэнтэй холбоотойгоор хугацаа 2 дахин нэмэгдсэн гэдгийг одоо тус багийнхны зүгээс мөн ярьж байсан юм аа. Энэ нөгөө торгодог болсноос хойш ерөнхийдөө хүмүүс нөгөө машинаар зам тавьж өгөө түргний машин зам тавьж өгөө торгуулад байна гэсэн хүмүүсийн их тийм санал байсан. Тийм учраас тэгээд ерөнхийдөө түргний машин зам тавьж өгөх нь жоохон хойрог болсон. Жишээлбэл одоо нөгөө хамгийн ур зогсож байгаа машин хойно түргний машин дуурж яхад нөгөө цагаан шум даваа зогсож байгаа торгуулчаад байна гэд ерөнхийдөө машиныг хөдлөхгүй тэгээд жоохон хойрог талтай болоод байгаа. Тэр тиймээс нөгөө юм дуулгандаа жоохон хожуу очдог болсон. Ерөнхийдөө бол нийтээр өөр нь хугацаа алдчихж байгаа. Жишээлбэл манайх ч нөгөө цаг минутаар хэмжигддэг юм чинь 1 минутын өмнө ч гэсэн нөгөө яаралтай түргэн тусламж үзүүлэх гээд очих гэхээр замын төгжрэлтэйгээ зам тавьж өгөхгүйгээс шалтгаалаад ерөнхийдөө бол хугацаа алдалт юу н байгаа. Үүнээс үүдэлтэйгээр одоо бид нар дуудлагынхаа одоо хугацаа болон минутаас бага зэргийн хомсдол үүсгэх ч юм уу тий. Үүнээс үүдэлтэйгээр тухайн өвчтөнд одоо хүндрэл гарах эрсдэл ч гэсэн бас ингээд нөлөөлөд байгаа байхгүй юу? Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч жолоочоос бүрдсэн нийт 40 гаруй баг өдөрт 1100-аас 1300 орчим дуудлагаар очиж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхийг зордгоо. Нэг баг өдөрт 30-аас 50 дуудлагаар ажилладаг байна. Нийт дуудлагын 20-аас 30%-ийг осол гэмтэлтэй холбоотой дуудлага эзэлдэг. Харин AI камерын системээр жолооч нарыг торгохосноор дуудлагад хугацаа алдаж очих болжээ. Орой ажилд харах үеэр замын хөдөлгөөний ачаал нэмэгдсэнтэй холбоотойгоор одоо бас одоо манайхд урс хол сөрөөдөж гэдэг юм ингээ явах тохиол байдаг гэсэн хэдий ч болохоор хоёр талдаа айл талдаа ингээ төгжирчдэг. Тэгээ хамгийн гол нь манай жолооч нарын хэлж байгаагаар болохоор яг гэрлэн дохион дээр очиод эсвэл яг камертай хэсэг дээр одоо баруун тишээ шахаадаг одоо боломжтой тал руугаа шахаадаг хажуугаар нь зөрөөд гарчигээд ингээ явах гэхлээр машинууд болохоор одоо энэ химэл оюун ухаан одоо зөрчил илрүүлж байгаатай холбоотойгоор болохоор жолооч нарын зам тавьж өгөх нь багасж гин гэж ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор бас одоо ингээд дуудлаган дээр одоо хугацаа алдаж очих ерөнхий тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Харин замын хөдөлгөөний удирдлагын төвд түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгснөөр торгуулсан гэх гомдол мэдээлэл өнөөдрийн байдлаар бүртгэгдээг байна. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолооч нар цагдаа онцгой эмнэлгийн дууд дохио бүхий автомашинд зам тавьж өгөх хэрэгтэй. Хэрв зам тавьж өгснөөр торгуул ногдуулсан бол замын хөдөлгөөний удирдлагын төвийн вебсайт санал хүсэлт гаргах боломжтой юм байна. Одоогийн байдлаар AI камерын тусламжтайгаар жолооч нарын 10 төрлийн зөрчилд торгуул ногдуулж байгаа. Тэр дундаа түгээмэлт зогсох шугам хэтэрсэн, игнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн гэх 3 зөрчилд торгуул ногдуулж байна. Ингэхдээ шууд торгуул ногдуулахгүй, жолоочийн дүрм зөрчсөн шалтгааныг тодруулж байж торгуул ногдуулж байгаа гэдгийг албаныхаа онцлоо.